үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч Монголын адуучдын холбоо. Үндэсний болон гадаад кино үзвэр Бато бокс. Боксо нет. Үндэсний өв соёлыг дэмжигч үндэсний давхар даатгал хувьцат компани. Амар мэндэ амгалан сайн байна уу? Монголын адуучдын холбоо, Дундгой аймгийн адуучдын холбоо, Дундгой аймгийн Луус сумын засаг даргын тамгын газар, Хулд сумын засаг даргын тамгын газар нар хамтарч Дааг Далангийн нуруугаас Дундгой аймгийн баруун бүсийн авраг шалруулах адуучин тэмцээнийг зохион байгууллаа. Талнутгийн салхи хэсгэрэн Тэнгэрийн хаяа нийлсэн уудамд нэгэн нуруу сүндэрлэн түүнийг нутгийн олон Дааг Далангийн нуруу хэмээн нэрлэдэг. Эртнээс нааш адуу малын тууранд хоногшсон эрхүний хиймэр морьтны жавха шингэсэн нутаг билээ. Хаврын шаргал өдрүүдэд дааг янцгаан адууны үнэр салхин сэнгэн нь зуны дэлгэр цагт айрыг эсэж адуучдын дуу хадаж хүүхэд багчуудын инээд тал дүүрэн намрын налгараараа нурууны хормайд адуу мансан эрс гал тойрон хуучилж одтой тэнгэрийн дор өвгдийн номгийг ярилцсан. Харин өвлийн идрээсийн жаварт засан дээгүр адууны мөр татуулан тэсвэр гатуулжлаа сорьсон жинхэнэ адуучдын нутаг болон хувирна. Дааг Далангийн нуруу бол зүгээр нэг газар биш. Энэ бол удам дамжсан адууны туурай уурганы эсгэрэ эрхүний хиймэр шингэсэн өв соёлын үлгий юм. Энд дааг анхунд сурсан хүү эр болж анх уурга шүүрсэн залуу жинхэнэ адуучин болдог. Морьтон ардын бахархал Монгол хүний омогшил энэ нуруунд үе дамжин оршсоор байна. Дундгой аймгийн баруун бүсийн авраг шалгалт жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг Дундгой аймгийн баруун зүүн төвийн бүсийн авраг шалгалт адуучдын тэмцээнүүдийг 2025 оноос жил бүр зохион байгуулан ажиллаж байна. За тэгээд энэхүү 17 дугаар жарны сүрээр дарагч гал морин жилийн огтуулан Дундгой аймгийнхаа баруун бүсийн авраг шалгалт адуучин тэмцээн эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд энд ирсэн хүндтэй зочдоо та бүхэндээ танилцуулъя. Дундгой аймгийн иргэдийн хурлын дарга Жамбал сүрэнгийн мөвчлөнд энийг урьж байна. Монголын адуучдын холбооны тэргүүн Мөнхбаяр таныг урьж байна. За Хулд сумын засаг дарга Эрдэнэбаатар таныг урьж байна. За Дундгой аймгийн адуучдын холбооны тэргүүн засаг даргын зөвлөх Цолмон та бүхнийг урьж байна. За энд хуран цугларсан Дундгой аймгийн баруун бүсийн 7 сумын нийт адуучид, малчид, иргэд хөдөлмөрчид, сумдын удирдлагуу та бүхэндээ энэ сайхан бэлэгт өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За Дундгой аймгийн хувьд Монголын адуучдын холбооны аймгийн салбараа өнгөрсөн 2025 онд байгуулж мөн одоо сумдынхаа салбар холбоодог байгуулж одоо ажиллаж байна. Ингэсний үр дүнд аймгийн засаг даргын тамгын газар иргэдийн хурал, сумдын засаг даргын тамгын газар иргэдийн хурал энэ одоо багийн дарга нартайгаа хамтраад аймгийнхаа авраг шалруулах одоо тэмцээнийг албан ёсоор одоо өнгөрсөн жил анх удаа яг 15 сумаа оролцуул зохион байгуулж байсан. За энэ он гарсаар зүүн бүсийнхээ авраг шалруулах 8 сумын тэмцээнийг Баян Жаргалан сум зохион байгууллаа. Өнөөдөр ингээд баруун бүсийн 7 сумынхаа одоо дунд баруун бүсийн авраг шалруулах тэмцээнээ ингээд зохион байгуулж байна. Энэ адуучдын холбоо байгуулагдсны үр дүнд энэ одоо адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, энэ адуу малаа эдэлж хэрэглэх, сургах, ашиг шимийн улам нэмэгдүүлэх энэ тал дээр бол маш их онцгой сайхан анхаарч ажиллаж байна. Яагаад гэвэл энэ малчин залуучууд яг энэ хөдөө гарч мал маллахтаан бол залуучууд тэр ялангуяа энэ адуугаан дагж
морион дагж энэ адуучин болох, уяачуулах энэ хүсэл эрмэлзэлтэй татагдаж болвол мал дээр гарч байгаа. Хэдхэн одоо хоногийн өмнө TV5 телевизийн сурвалжлагч Доржоо яг энэ дааг далангийн энэ одоо нуруунд өвлжиж байгаа, отроор өвлжиж байгаа 3-4 аймгийн 10-аад сумын сайхан адуучин залуучуудтай уулзаад бас ярилцлага хийсэн. Тэгээд тэр залуучууд одоо бид бүхэн бол энэ хөдөө гарч байгаа гол зорилго бол энэ хідэн адуугаан эцэг өвгдөөс бий болгосон аав ээжийнхээ бүтээсэн энэ адууг эзэнтэй байлгах, энэ хөдөө тал нутгаа эзэнтэй байлгах одоо энэ хүсэл эрмэлзлээр л одоо адуучин малчин болсон гэд ярьж ирснийг та бүхэн бас сэхэр дэлгэцээс үзэж байсан. Тийм учраас бид бүхэн энэ хөдөө байгаа адуучин залуучуудаа, малчин залуучуудаа улам сайхан энэ адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх, цаашгаана дэлгэрүүлэх энэ одоо үйлсийг дэмжиж аймаг сумын удирдлагууд бид бүхэн одоо энэ адуучдынхаа холбоотой хамтран одоо энэ тэмцээн уралдааныг тогтмол сайхан цаашдаа зохион байгуулна. За энэ уран зохиолсон нийт сумынхаа адуучид иргэд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд дааг далангийн нуруу гэж энэхүү сайхан отрын бүс нутагт энэ жил манайхад манай суманд бол 6000 гаруй адуу бол өвлжиж байгаа гэсэн бол албан бус тоо байгаа. За тэгээд энэхүү яг энэ өвлжиж байгаа отрынхаа бүс нутагтаа ингээд адуучдынхаа хүсэлтийг хүлээж аваад ингээд аймгийнхаа баруун бүсийг хий гэсэн манай адуучдын холбооны саналыгаа бид бүхэн хүлээж аваад энэхүү өдөр одоо адуучдынхаа тэмцээнийг эхэлж байна. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. За өнөөдөр Дундгой аймгийн баруун бүсийн аврах шилрал хадуучин тэмцээн Дундгой аймгийн худ сум дээр явагдаж байна. За Дундгой аймгийн хадуучдын албаа 2025 онд байгуулагдаад аймгийн аврах аймгийн бүсээ ингээд зохион байгуулж байна. За би та бүхэндээ Дундгой аймгийн хадуучдын албан дэргүүн Цоломн дэргүүнтэй уулзах байна. За сайхан үлжиж байна уу? Сайхан байна. Сайхан үлжиж байна та бүхэн. Сайхан үлжиж байна. За ингээд аймгийн албан маань хоёр бүсээ ингээд амжилттай зохион байгуулаад өндөрлөж штэ тийм ээ. Тэглээ 2026 он гар сар хоёр дахь бүсээ зохион байгуулж байна. Тэгээ нэг сарын ихээр Баян Жаргалан суманд зүүн бүсийнхээ аваргыг зохион байгуулсан. Тэгээ өнөөдөр ингээд Дундгой аймгийн хулд сумын нутаг энэ Далангийн нуруу гэдэг сайхан адууны сайхан бэлчээр дээрээс Дундгой аймгийн баруун бүсийн адуучныг зохион байгуулж байна. Тэгээ өнөөдрийн адуучны тэмцээнд баруун бүсийн 7 сумын 40 орчим адуучин оролцож за 90 хэмээр эдрийн жавхаага цэнгүүлж байна да. Манай Дундгой аймгийн баруун бүсийн аврах шилруур адуучин тэмцээн баруун талын одоо 7 сумын 40 гаруй адуучин сайхан залуучууд тэмцээнд орж байна. За энэ жилийн хувьд одоо манай Дундгой аймгийн хойдлын сумдууд өвлжилт нэлээ бас хүндэрч байгаа. Урд талын одоо сумдууд маань их цаг бас сайхан байна. Тэгээд
энэ жилийн хувьд одоо энэ дааг далангийн нуруу гэдэг энэ Дэлгэр хангай сум, Хулд сум, одоо Цогтоо сумын зааг дээр бас энэ 3 аймгийн бас нэг 6-7 мянган адуу сайхан өвөлжиж хонд мэд сайхан орж байгаа энэ Отрын бүс нутагт өнөөдрийн тэмцээн зохион байгуулагдаж байгаараа их онцлог сайхан байна. Тэгээд сүүлийн жилүүдэд манай аймгийн адуучдын холбоо байгуулагдсанаар энэ сумын аварга шалруулах тэмцээн, аймгийн бүсийн аваргын тэмцээн, аймгийн аваргын тэмцээнийг бас тогтмол зохион байгуулж эхэлж байна. Ингэснээр энэ одоо хөдөө гарсан, за энэ адуугаан дагсан, одоо нуяач адуучин залуучуудынхаа энэ адууны өв соёлыг өвлүүлэх, цаашаа түгээн дэлгэрүүлэх, энэ хөдөө гарч байгаа залуучуудаа бас урам зориг өгөх ийм одоо сайхан арга хэмжээ болж байна. Тэгээд аймгийн аварга шалруулах тэмцээний одоо шагналын санг, аймгийн одоо засаг дарга хөвөлдөө авч бас шагналын санг нэлээд бас боломжийн өндөр хэмжээгээр бас байлж урамшуулж өдр явж байгаагаараа онцлог байна. Тэгээд энэ бүсийнхээ тэмцээнүүд амжилттай сайхан орсон залуучууд маань цаашлаад аймгийн аварга, тэгээд улсын аваргын тэмцээнүүдэд орох энэ болзол эрхээ аваа явна. За дуурын өлгөн нутаг Дундгой аймгийн баруун бүсийн аварга шалруулах адуучин тэмцээн. За 7 сумын шилдэг 40 адуучин залуучууд өрсөлдөж байна. За эхний сум болох Дэлгэр хангай сумын шилдэг адуучд гарч иж байна. За Дэлгэр хангай сумын яриат Намган багийн адуучин Чин зүрхийн Алтан булаг, Эрдэнэтийн Төрбаяр, Мэжид батын Бэлгүүн, Амар төвшний Сангийн далай, Бям Дэлгэрийн Сугар дөржнөр гарч иржээ. За ингээд Дундгой аймаг маань аймгийн бүсээ зохион байгуулж, за залуучууд маань сайхан сэтгэл дүүрэн тэмцээндээ оролцоод буцаж байсан. Зарим бүсийн аварга нь анх удаа зохион байгуулагдж байгаа штэ баруун бүс нь. За Чин зүрхийн Алтан булаг явсан хонгор барьтай. За дэшүүра алдаж байгаа маань уургын барны явдал зассан уургаа шүүрж байна. За 3 минут болж байна. За морьтой шургуун дээрээ дүүрэн өнөг авчиж явган шургуулнаа. За олон морийг гаргасан уургын морь сайхан дагуулсаа. Үзүүрийн халзан морийг уурлсан боловч алдаж байна. Дараагийн адуучин Эрдэнэтийн Төрбаяр. За дэшүүр алдаж байгаа маань морины явдлаа зассан уургын морьчийг ханарсан. За орж ирээд уургаа шүүрээд 3 минут болж байна. За бид бүхэн удаа шургуул харж байна. За ямар ч байсан 3 минуттай морьтой шургуулж байна. Олон морийг гаргасан. Дундаас нь сугалсан байран дээр нэргүүлээд. За ямар гоё уургалтыг хийваа. За нийлбэр 12 оноотой болсон. За адуучун өөрийнхөө унах морийг л одоо шургуулдаг гэдэг. Сайхан дунд нь ороод уургалсан. За явган шургуун дээр бас л олон морь гарсан. Хараатай хэрэгтэй алаг морийг за бас л гоё уургалж байна. Алдчих юм да ингээд чирэгдэж явж болохгүй шүү дээ. Ингэж гоё уургалчаад за жоохон тайвширсан болоо да. За Намган багийн адуучин Мэжид батын Бэлгүүн хонгор морьтой явсан. Аймгийн аварга адуучин Мөнх хамгаалгийн хонгор морь энэ жил 24 настай сайхан уургын морь. За 6 минуттай болж байгаа юм байна. За бид бүхэн удаа шургуул харж байна. За морьтой шургуун дээр зөв талаас шургуулах нь 4 морь 5 морь гарч ирсэн сартай хонгор морийг уургалжээ. За сайханч татлаа уургын морь чирэн гоё суулаа. За тэгтээ 2 онон дээр очиод зогсоож байна. За бид бүхэн удаа шургуул харж байна. Сайхан нэрийн уургалсан. За уургын морээр нь явуулахгүй сайхан суулгаад авч байна. За явган шургуун дээр 4 морийг гаргасан зөв талаас уургалах нь заавар явсан да зангачих юм а. Адуу хэрэн зэрэгцээд гараад ирлээ. За Амар төвшний Сангийн далай сартай зэрдбэртээ явж байна. За шүүрээ шүүрж байгаа маань морины явдал суларсан уургын морийг гуйдаа төдлөгсөн. За явнаа хөө. За ямар ч гэсэн уурга шүүрээ шүүрээд. За гэхдээ оноо нь багассан. За бид бүхэн удаа шүүрэл харж байна. Уургийнхаа араа шүүрсэн байна. За морьтой шургуун дээр нь 2 морийг гаргаж өгсөн. Зөв талаас уургалсан. Алдаж байна. Явган шургуун дээр нь 5 морь гарч ирж байна. За өөртөө ч нь ойрхон гарч ирлээ. Уургалж байна. За ямар ч гэсэн унгаахгүй дүүрэн сарын хараал мулталж байна. 15 минуттай болсон. За Дэлгэр хангай сумын сүүлийн адуучин Буян Дэлгэрийн Сугар дөрж. За шүүрээ шүүрж байгаа юм байна. Уургын морьчны сайхан явлаа. Уурга шүүрж байна. Уурга шүүрээ гойхон шүүрлээ. За 4 минуттай морьтой шургуулж байна. 3 морийг гаргасан уургын морь явуулсан.
арай л дутчлаа. За 9 оноотой гарч ирээд алдна гэдэг ч бас харамсалтай. Явган шурган дээрээ ч гэсэн алдаад тэмцээнэ өндөрлөж байна. За дараагийн сум болох адуутай аригтай нутаг Эрдэнэ далай сумынхан гарч ирж байна. Эрдэнэ далай сум бол адуугаараа улсад тэргүүлж ийсэн бас адуутай нутаг. Бямжавын буян жаргал аймгийн бүсийн авраг гадуучин Туяабаатарын Балдан, Уран жимгийн Гандөвшин, Эрдэнэ жаргалын Ууганбаяр, Сангийн далай багийн сумын авраг гадуучин Бацаахны Балжин юмнар гарч ирж байна. За өнгөрсөн жил сумын аврагаа зохион байгуулсан Балдан 2 дугаар барьшил гарсан. Балдангийн хувьд бол одоо чансаа өндөр байгаа. За аймагтай чансаагаар 2 дээр бичигдэж байгаа. За Сангийн далай багийн гадуучин Бямжавын буян жаргал. За дэшүүраа шүүрж байгаа юм байна. Уурга алдаж байгаа юм байна. За 3 оноотой мөртөө шургуул нь 2 мөрийг гаргаж өгсөн. Хараатай байх хэрэгтэй. За уургалаад уурга дэш нүлгөөл адуугаа эргүүлж байна. За нийлбэр оноо 12 оноотой болж байна. За би дүүхэн удаашруулж харж байна. 3 мөр гарсан. За зөвдөө. За адуучин өөрөө хойшоо ухраал адуугаа уургалж байна. За энэ чил адуучууны авхаал самбаа гэдэг байгаа. За нийлбэр оноо 21 оноотой боллоо. За ийм л одоо авхаал самбаатай хэрэгтэй залуучууд. Дундгой аймгийн Төвийн бүсийн авраг гадуучин Туяабаатарын Балдан хар мөртэй гарсан. Уурга шүрчээ. За уурууд шүүрэн дээр энэ оноо алдаад байдгүй тэгээд 3 оноотой болж байна. Бормор гарсан. Борморыг уургалжээ. За улсын зүүн бүс Хинтээ аймгийн Батнуур сумд болсон. За тэрхүү дэмжээндээс очиж оролцсон. Харин дав үзэж яваал залуу. За сайн адуучин гэх юм бол сайн аа. За нүдний бол хараа их хурц. Уурны хөвөр нь хаавар орж байгаа хардаг. Сайн л мэдрэмжтэй залуу. За Уран жимгийн Гандөвшин Балдангийн хар мөртэй гарч ирж байгаа юм байна. За дэшүүрээ шүүрээд уурга шүүрэхтэй алдаж байна. 3 мөрийг гаргаж өгсөн. Уургын мөрөө явуулах ёстой штэ. Дутж байна. За Эрдэнэ жаргалын Ууганбаяр сартай зэрдмэртэй явсан. За дэшүүрээ алдаж байгаа маань уурга шүүрээд 3 оноотой боллоо. За би дүүхэн удаашруулж харж байна. Уурга бол хойноос нь шүүрээд хөвлөд авсан. За мөртэй шургуун дээр зөв талаасаа шургуулах нь 4 мөр гарсан алдчихлаа. За Сангийн далай багийн сумын авраг гадуучин Бацаахны Балжин юм. За дэшүүрээ алдаж байгаа маань уургын мөрний явдлыг засаад уурга шүүрчээ. За отор хийгээд явж байгаа штэ. Хинтээ аймгийн Галшир сумаас зарин ирж оролцож байна. За 800 км яваал ирж оролцож байна. Адуучун өөрсдийнхөө төлөө ингэж явах хэрэгтэй. Дараагийн сум болох Луус сумын шилдэг адуучин залуучууд гарч ирж байна. За өнөөдрийн тэмцээн уралдааныг Луус сумын засгийн хамгийн газар, Хулц сумын засгийн хамгийн газрын дэмжин эжилж байгаа. За Луус сумын ариад аймгийн хөшөө авраг адуучин Сэргэлэнгийн Анколд, сумын авраг адуучин сумын адуучтай холбоон дэргүүн Баясгалангийн Цэдэнгиш, Оюун цэцгийн Бархас жав, Батчулууны Зандан базар, Батмөнхийн Бямдорж, Отхон баярын Эрдэнэ сүндүүнар гарч ирж байна. За Асал сумын засгийн хамгийн газрын нас сэтгэлтэй бас адуучтай дэмжиж оролцож байна. За ингээд сумын авраг нь жил болгон зохион байгуулагдана, аймгийн бүс нь жил болгон зохион байгуулагдана. За харин залуучууд сайхан урт уурхтай уургын мөрөөл жоохон бэлтгэрээсэн да. За сумын авраг гадуучин Баясгалангийн Цэдэнгиш. За дэшүүрээ шүүрээд уургын мөрөг үедээ хөдлөсөн уурган дээр орж ирээд уургаа шүүрээд 6 оноотой болж байна. За сумын авраг та дөрүүлсэн сумын адуучдын холбооны тэргүүн 3 мөр гарсан алдчихж байна. За явган дээр алдгал юм тэмцээнэ өндөрлөө штэ алдчих юм аа. Ямар харамсалтай юм бэ? Бас сайн залуу штэ. Хол өрийн шургуул тэмцээн сайн явдаг. За оюун цэцгийн Бархас жав. За дэшүүрээ шүүрээд за бацал уйдаж хөдлөсөн уурган дээр ирээд уургын мөр хол өр өнгөрөөд уурганыхаа хувнаа шүүрээд уурган дээр нойлж байна. За 3 оноотой мөртөө шургуулж байна. 3 мөрийг гаргаж өгсөн. Дундаас нь сугалсан ямар гоё уургал ба. Нэрэ. За 2 адууны цаатлыг шургуулж байгаа штэ. За хэдүүл удаашруултаа сарыг. За тэр. Ингэж л уургалсан да. За энэ чинь одоо адуучны авхаа самбаа харааны мэдрэмж авхаа самбаа гэж хэлээд байгаа штэ. Гайхалтай сайхан уургаллаа. За аюун шургуун дээр нь 2 мөр гарсан. Алдчихъя. 15 оноотой боллоо. За аймгийн хөшөө авраг гадуучин Сэргэлэнгийн Инкол. За 2006 онд дөрвүүлээд 2013 онд аймагтаа дөрвүүлээд
залуу сумынхаа 90 жил 100 жилийн сумын аврагтаа төрүүлсэн адуучин Осол ховорхон амжилтын нэгжтэй 10 жилийн дараа сумын аврагтаа төрүүлсэн Осол элдвтэй сайн адуучин за Батчулууны Зандан базар халдсан мөртөө явсаа. Саад шүүр алдаж байгаа байна. Уурга шүүрхтэй алдчихлаа. Дөрвөн мөр гарч ирж байна. Халдсан мөрөөр шургуулнаа. Дагуулсан алдчих юм аа. За Батмөнхийн Бямдорж цагаан мөртөө явсан. За шүүрэн дээр нилээн дутсан мөрний явдлаа зассан. Уурган дээр орж ирээд уурга бас алдаж байна. Цагаан цөмрийг гаргаж өгсөн. Сайхан бараггүй дээ. За энэ бараггүй юм дээр алдаж байна. Залуу сумын сүүлийн адуучин Отгон баярын Эрдэнэ зөндөө шүүрэн дээр тонгоосонгүй уургын мөрний явдлыг саад уурган дээр бас дутж байна. Самартай шурган дээр нь 3 мөрийг гаргаж өгсөн. Үзүрэн адуу шургуулаад авч байна. За ямар ч хэлсэн уургын мөрөө сэлгээ соличихлол залуу байна. 6 өнөттэй олж байна. Ууруудаа шүүрэн дээр оноо аваагүй байна гэдэг чи харамсалтай. Саас ганц мөрийг гаргасан. Ойрхон жирлаа. Урагшаа нэг галхаад тайсан алдж байна. За дараагийн сум болох Өлзийд сумын шилдэг 5 адуучин залуу гарч ирж байна. Энх таваагийн төр тогтох, энх чаргалын Эрдэнэ баяр, Төм баярын баяр сайхан баяр болтноор гарч ирж байна. Займаг болгон аймгийн бүсээ зохион байгуулж, аймгийн бүсээсээ төрүүлэл 4 өнөө авна, 2 турвал 3 өнөө авна, 3 турвал 2 өнөө авна, за 4 5 дахь байр шалгаруул 1 өнөө авна. За Монголын адуучдын холбоо адуучин залуучуудаа чансаагаар эренбэлдэг болсон. За сумын авраг, аймгийн авраг, аймгийн бүс, улсын авраг, улсын бүс, нүүдэлчин фестивал, нийслэлийн аврагасаа оноо цуглуулна. За инг таваагийн төр тогтох хүрмөртэй явсан. За хүрмөрч хулгаад агч нэ. За шүүрэ шүүрэт уургын мөр бүр зог туссан. Уургын мөрөө гойдэ төдлөхгүй байх та. За уургын мөрний явдлыг зассан. За энэ уургын мөр чинь болдгүй ямар ч хийсэн 3 өнөттэй болж байна. Мөртөө шургуун дээр нь 2 мөрийг гаргаж өгсөн. Зөв талаас хонгор мөрийг шургуулсан. Алдчихлаа. За инг чаргалын Эрдэнэ баяр. За нөгөө хүрмөртэй явсан. Уургын мөрөө гойдэ төдлөгсөн. За шүүрэ алдаж байгаа юм байна. Уурган дээр орж ирээд уурга шүүрээд 3 өнөттэй боллоо. За уурган дээр сайхан донгожээ. Амартай шургуун дээр нь 2 мөр гарсан. Араар нь гарчих юм да. За өөрөө болно гэж удаад уургалсан боловч алдаж байна. За шүүрэ шүүрж байгаа юм байна. Уурган мөр чи ханараад 2 жишээ займчаад за инг тэр шүүрх тэр гэцүүлдэ. Уурган дээр ирээд бас алдаж байна. За туу сайхан гарсан. Уурган хүрмөртэй хонгор мөрийг уургалаад 6 өнөттэй олж байна. За би дүүхэн удаа шуруулт харж байна. Хонгор мөрийг чирэн сайхан шургуулж. За ууруудын шүүрэн дээр оноо авч ижил дэшээ гарч ирнэ. За 4 мөр гарч ирсэн. Үзүрэн гадаг шургуулсан. Алдчихлаа. За баяр болд явжээ хүрмөртэй. За Монголын үндэсний олон нийтийн араадууд хэлээзийн алтан урганы эзэн. За шүүрэ алдаад уурга шүүрж байна. За уурга шүүрэхдээ бүр хойноос нь сайхан шүүрлээ. За мөртөө шургуун дээр нь 3 мөрийг гаргаж өгсөн. Алдаж байна. Төм баярын баяр сайхан хар мөртөө явсан. За шүүрэн дээр нилээн дутсан. Уурган дээр тонгоосон бай. За уургын мөр чирэн ширүүхэн явлаа. За мөртөө шургуун дээр зөв талаасаа шургуулсан. За өөрөө чирэн адуугаа сонгоод уургалж байгаа. Ном хүмүүс таарлаа. Адууч үүнд буруу зүйл гэж юу аах вэ? Энэ адууг ном хүн үгүй гэдгийг мэдэхгүй. За 9 ноттой болсон явган шургуун дээр 2 мөр гарсан. Хээр мөрийг уургалсан болж уурга алдаад нойлж байна. За дараагийн сум болох сайн цагаан сумын шилдэг 6 залуу гарч ирж байна. За адуугаар оруулж байгаа залуу нэмэгдээд 6 болсон. Аймгийн аврагын хүрэл медаль, дорж зүрэнгийн золбоо, аймгийн аврагтаа 5 дахь байр шалгарсан намилгай сүрэнгийн жамбал дорж, сумын хөшөө аврагт дуучин гончиг сүрэнгийн мягмар сүрэн, баярагийн Ганбаатар, за сумын аврагт дуучин Дэлгэрмаагийн ууган баяр, Төвшин баяр нар гарч ирж байна. Аймгийн аврага өнгөрсөн жилээс зохион байгуулсан адуун сүргээ оруулсан залуучууд байна. За харин хоол өрөө шургуу тэмцээнд маш их явдаг. За Дундгуй аймгийн шилдэг залуучууд сайн цагаан сумд байдаг. Намилгай сүрэнгийн жамбал дорж аврагаад дуучин улсын авраг улсын бүсэд ус оролцоод үтсэн залуу.
Сайн цагаан сумын Наранбагийн адуучин Дорцөрөнгийн золбоо Боромортэйгээ явж дээ. За энэ Боромор бол одоо үнэхээр саймар. Ярихгүй байхын аргагүй саймар. За уурууд шүүрэн дээр 3 оноотой болж байна. За үгэн дашуураа шүүрсэн алдцаа. 3 морийг гаргаж өгсөн. Алдчихж байна. За аймгийн аврагын хүрэл медаль Намилгаа сүрэнгийн Жамбалдэрж. За сумын аврагтаа 4 удаа 2 дугаар барьшил гаргасан адуучин. За дашуур урган дээр уургийн морь зог туссаад цоохормор алдаж байна. За морьтой шургуун дээр нь 5 морийг гаргаж өгсөн уртуургаар үгэн гоё уургална. Өнөөдөр болсон бай. За сумын хошоо авраг адуучин Гончиг сүрэнгийн Мегамар сүрэн. За нөгөө Боромортэй явсан. За уургийн морь чирэн ширүүхэн юм да. Уургаа шүүрээд алдаж байгаа юм байна. За 3 оноотой морьтой шургуулна. 2 морь гарч ирж байна. Ширүүхэн юм да. За үзүүрийн хэр морийг уургалсан боловч хажуудлаас надад орж ирээд уургийг хугалж байна. За Баярагийн Ганбаатар. За дашуураа алдаж байгаа маань мөрний явдлаа зассан уурган дээр орж ирээд уургаа шүүрээд 3 оноотой боллоо. За морьтой шургуун дээр оноо авч иж явган шургуулна. За эхний морийг өнгөрөөж байгаа юм байна. За ардлын морьтой шургуулна алдчихж байна. За сумын авраг адуучин Дэлгэрмаагийн Ууган Баяр. За сумын аврагтаа 3 дугаар байр 4 дугаар байртаас шалгарж ирсэн адуучин. За уурууд шүүрэн дээр оноо авч чадсангүй 5 морь гарч ирсэн. За өөрийнхөө унган цоохор мортойгоо явж байгаа маань алдчих юм да. За яран жоохон дуцаа. За сайн цагаан сумын сүүлийн адуучин Дөшин Баяр. За шүүраа шүүрж байгаа маань морины явдлаа зассан боловч уурган дээр уургын морь холор өнгөрч байна. Заалаг морийг гаргаж өгсөн уургалаа. За 9 оноогоо аваад 12 оноотой болж байна. За би дүүхэн удаа шургуул харж байна. Осол сайн залуу байна. Уургалж ахтаа бүргнийхээ өдөр сууж байна. За 2 морь гарсан ширүүн жумда. За адуучны авахсан ба гэдэг чинь бас энийг хэлнэ. Осол гоё уургалаад үндсэндээ 21 оноотой болоод тасарч байна. За би дүүхэн удаа шургуул харж байна. 2 адууц зэрэгцсэн. За энэ чинь одоо адуучны хараа мэдрэн жимда. Нарийн нэнд жургуулж байна. За энэ хүү тэмцээнээс нутаг дээрээ гардан зохион байгуулж байгаа хулц сумын шилдэг адуучин залуучууд гарч ирж байна. За Эрдэнэбаатарын Баасан Дорж, Бүлээнбагийн адуучин Дорж Дамбын Цэрэн Самбуу, Уулбагийн адуучин Болдбаатарын Айлтгүү, Бүлээнбагийн адуучин Отгонбаатарын Цэрэн Чунд, сумын авраг адуучин Гэрэл цогийн Эрхэн Баяр, Пүрүү Самбуугийн Мөнх Баяр, Мөнхбат, Сугар Дорж нар гарч ирж байна. За өнөөдрийн цовралдааныг Дундгой аймгийн адуучдын холбооны тэргүүн Цолмон, за нарийн бичгийн дарга Дашням нар гардан зохион байгуулж байна. За нарийн бичгийн дарга Дашнямчин бас сэтгэлтэй залуу. Анхал аймгийн холбоогоо байгуулъя. За манай Дундгой аймгийн залуучуудаас арай хоцроод байна гэд холбогдож байсан. За одоо л өөрөө нарийн бичих хийгээд залуучуудаа бүртгээд аймгийн авраг аймгийн бүсээ зохион байгуулж байна. За Эрдэнэбаатарын Баасан Дорж дашуураа шүүрж байгаа маань морины явдлаа зассан уургаа нөгөөлтөөс илгсэн. За ямар шисэн дашуур уурган дээр 6 оноотой боллоо. За би дүүхэн удаа шургуул гарч байна. За морьтой дээр нь олон морийг гаргаж өгсөн үзүрэн адуу шургуулсан боловч алдчихлаа. За явган дээр алдах юм бол тэмцээнэ өндөрлөн 3 морийг гаргаж өгсөн хэр морийг дохиод алдаж байна. Дорж Дамбын Цэрэн Самбуу халиу морьтой явсан. За шүүр авж байгаа юм байна. Уурган дээр орж ирээд уургаа шүүрлээ. За авсалман адил 6 оноотой боллоо. За морьтой дээр нь олон морийг гаргаж өгсөн хонгор морийг хөшөөлтөж байна. Аллаа. За явган шургуун дээр нь 3 морийг гаргасан. Ханар болж ирээд уургаа алдчихлаа. За Болдбаатарын Айлтгүү. За сайхан шүүрнэ. Шүүраа шүүрж байгаа юм байна. Уургын морины явдыг чангасан дахиад гуйцсан уургаа алдчих юм аа. За инээгээл яваад идэг. Сэргэлэнч залуу, зоригтойч залуу морьтой дээр уургалсан болооч өөрөө унчиж байна. За дараагийн тэмцээн оролдоонд намжил төсье. За Отгонбаатарын Цэрэн Чунд, сумын авраг адуучин, за өнгөрсөн жил аймгийн аврагаасаа мөнгөн медаль үрдсэн. За дашуур уургааг нь хоёулын шүүрсэн. Уургаа аваад татгаад алдаж байна. За 3 оноотой морьтой шургуулна. За үзүүр дээр хээрмээр явсан. Уургын морь явуулсан. Алдаж байна. Гэлэг цогийн Эрхэн Баяр, Сартай Зээрдмэртэй. За дашуур алдаж байгаа морины явдлаа зассан. Уургаа бас алджээ. За морьтой шургуун дээр нь 5 морийг гаргаж өгсөн. За хажуу талаас нэр нь сайн хүн шахаж өгөөг юм байна. Пүрүү Самбуугийн
Мөнхвэр борморчнаас хулгай дагчин. За ямарчсан дашуураа шүүрсэн уургын морин хулгай шүүрүүлэхгүй юм байна. Уургын морийг солиод гараад ирсэн. Зөвдөө ой. За тутчлаа. За мөнхөт шарга мөртөө явж байгаа юм байна. За дашуураа шүүрж байгаа юм байна. Уургын мор зогдуссан, уургын морыг уйдаа төдлөгсөн уурган дээр орж ирээд уургын мор чинь үргээ дагчнээ. За шүүрхгүй юм байна. 3 минутаа боллоо. 5 марчир нь харгуу сайхан гарлаа. За өнөөдөр жир нь сайхан мөрдөө ялгачихсан. Маргаан байхгүй тэмцээн уралдааны зохион байгуулсан. За суугар дэрж аалаг мөртөө явсан. Дашуурн дээр дутж байгаа юм байна. Аалаг мөрчин бас л сулраад байна. Уурган дээр гарчлаа. За мөртөө шурган дээр нь 3 морийг гаргасан. Үзүрийн ядууг шургуулсан боловч уурганы хувьд осрож байгаа юм болоо да. За сүүлийн сум болох сайхан овоо сумын шилдэг 5 адуучин зүүрж ирж байна. Ангуагийн адуучин Жамсран, Төгөргөбагийн адуучин Сэргэлэнгийн Энгтөр, Майнтвагийн адуучин Болдбаатарын Баянжаргал, Майнтвагийн адуучин Галтын Үүр цайх, Майнтвагийн адуучин Ариун болдын Энкуттар гарч ижээ. За Дундгой аймгийн адуучин залуучууд нэгдэж дийлээд сумын аварга аймгийн бүс аймгийн аварга зохион байгуулж байна. За улсын чансаан дээр 13 дээр Дундгой аймгийн Дэрэн сумын ариат аймгийн аварга адуучин Мөнхвэрийн базар аригчаа 13 дээр эренбэлэгдэж байгаа. За тэгэхээр Дундгой аймгийн залуучууд бас боломж байна л гэсэн үг. За Жамсран явж байна. Цагаан мөртөө Саадшуура алдж байгаа юм байна. Саадшуура алдж байгаа юм байна. За малгай яран саад болж байна да. Уургаш үрж байна. За мөртөө шургуун дээр нь 3 морийг гаргасан. Уургын морч сайхан явлаа. Дундаас нь суглаад уургалсан. За 2 гарын тамир сайтай ярин урагш нь хөдлөхгүй байна. Уургын морч яран сайхан байна. За ярин залуучууд ярин сайн уургын мороо бэлтгэх ёстой. За хувийн бэлтгэл ажлаас сайн хангах хэрэгтэй штэ. Ингэ сайхан уургалж чад уурганы хувь нь тасарч байгаа тохиолдол бас байдаг. За Жамсран 9 оноотой явган шургуулж байна. 5 мөр гарсан хар мөрийг хууруулсан боловч алдажээ. За Сэргэлэнгийн Энгтөр хөрмөртөө явсан. За шууран дээр дутж байгаа маань уургын мөр ханарсан. Замарны явдлаа зассан уурган дээр орж ирээд уургаа бас алдчихлаа. Замартай шурган дээр алдах юм бол тэмцээнэ өндөрлөн эхний үн 21 оноотой болоод тасарсан байна. За энэ уургын мөр чинь сайн мөр юм да. Адууга харахлаар дагаа төдөлдөг адуу байна. За Болдбаатарын Баянжаргал шүүрнэ. За энэ холоос л явах нь да. За ууруудаа шуурийнхаа зүү хойтлаас нь л шүүрхэн. Хажуу мөрөө явуулсан. Шүүрж байгаа маань уургын мөрөө гуйдаа төдөлгсөн. За уургын мөрний явдлыг засахтаа хитрхи зөв тол руугаа амаа залсан. Уургын мөр хөндлөцөд унчлаа. За мөр хариуцлагатай алдаж болох гоноо аваагүй байгаа. Олсонгүй. За Галтын Үүр цайх явсан. За шүүр алдж байгаа юм байна. Уургын мөрний явдлыг засаад уургаа шүүрээд 3 минуттай боллоо. За ганц алаг мөр явсан. Уургын мөр чинь сайн юм да. Та уургалсан болооч өөрөө год татуулчлаа штэ. За Ариун болдын Энкут сүүлийн тамирчин. За шуураа шүүрсэн уургын мөрийг гуйдаа төдлөгсөн уурган дээр орж ирээд уургын мөр хол өнгөрлөө. За ингэ жил болгон аймгийн бүсийн зохион байгуулагдсан залуучуудаас бэлтгэл сургуулаа сайхан базаагаад дараа жилийнхээ аймгийн бүстэй сайн оролцох хэрэгтэй. За өндөр оноотой залуучууд эмнэг хангалаа сургагч байна. За сайн цагаан сумын яриад Төвшин баяр 21 оноотой байгаа. За туу сайхан бүлгээд явсан. За ер нь сайхан сууж байна. За ер нь ингэж сайхан дөрүүлэхэд ер нь ямар нэгэн маргаан байхгүй. Адуугаар сайхан л бүлгүүлж байна. Ер нь хараатай байна. Унахааргүй юм байна. Эрдэнэ далайн сумын яриад Бямжовын Баянжаргал. За алтар барж сусал сайхан бүлгээд явлаа. Сайхан сууж байна. За дашуур өгсөн болчтоос болихаар байна. Дэлгэр хангаан сумын адуучин амар төвшний сангийн далай алаг мөр дээр мартсан. За алаг мөр сайхан болгосон уртаг өрөөд аваавчж байна. Цанганы 3 зохиог бол 4 сайхан өгсөн. Залуус сумын оюун цэцгийн бархас жав. Хээрмэр за хээрмэр чинь асал төдийлэн сайн болохгүй нь яван дундаа бухаад байна. Цаана очиод хөл дээр ээж бууж байна. За дэлгэр хангаан сумын адуучин бэлгүн. За алтар барж яван дундаас эвгүй бүлгэж сайхан бүлгүүлж байна.
За өнөөдөр Дундгой аймгийн маань баруун бүсийн адуучдын тэмцээн амжилттай сайхан зохион байгуулагдлаа. Ингээд 7 сумын 40 адуучин одоо бас хурд түч ахвал самбаага сорин оролцлоо. За өнөөдрийн маань бас үйл ажиллагааг маань бас дэмжин оролцсон хүмүүсээ бас та бүхэндээ дуулгая. За өнөөдрийн маань үйл ажиллагааг бол Хулд сумын засаг даргын намгын газрын зүгээс бол бас 1 сая төгрөг болон за өнөөдрийн одоо бидний энэ сайхан одоо тоглог орон сууц за энэ одоо урлаг соёлын арга хэмжээ зэрэг олон үйл ажиллагаар бас дэмжин оролцлоо. За мөн одоо Луус сумын засаг даргын тамгын газар маань бас дэмжин оролцсон байгааг бас энэ дашрамд хэлье. За мөн одоо Дундгой аймгийн иргэдийн төлөөлөгчдийн урал засаг даргын тамгын газар маань бас хамтран оролцож байгаа. За мөн одоо өнөөдрийн адуучин тэмцээнд адуугаан оролцуулсан адуучтай бас талархал илэрхийлье. За Дундгой аймгийн баруун бүсийн авраг шалгуурал адуучийн тэмцээн амжилттай болж өндөрлөж за өнөөдрийн тэмцээн авралдааны 5 дугаар байранд Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын Арияд амар төвшний сангийн далай 5 дугаар байр шалгарж байна. Хулд сумын засаг дарга Эрдэнэбаатар Шагилыг гардуулж баяр хүргэж байна. 4 дугаар байранд Дэлгэр хангай сумын Арияд Мижид Батын бэлгүүн шалгарсан Хулд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пям Дэлгэр Шагилыг гардуулж байна. За өнөөдрийн тэмцээн авралдаанд Хулд сумын засаг даргын хамын газар Луус сумын засаг даргын хамын газрын бас дэмжин ажилласан. За 3 дугаар байранд Луус сумын Арияд оюун цэцгийн бархас жав шалгарсан. За Шагилыг Луус сумын адуучдын холбоон дэргүүн сумын авраг адуучин Сэдэн иш Шагилыг гардуулж байна. За 2 дугаар байранд Эрдэнэ далай сумын Арияд Бямжавын буян жаргал шалгарсан. За Шагилыг Дундгой аймгийн адуучдын холбоон дэргүүн Соломон дэргүүн Шагилыг гардуулж баяр хүргэж байна. За ийхүү 2026 оны дуурын үлгэн нутаг Дундгой аймгийн баруун бүсэд сайн цагаан сумын Арияд Төвшин баяр шалгарсан. Дундгой аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Жамбал сүрэнгийн мөнхчлүүн дарга Шагилыг гардуулж баяр хүргэж байна. За ингээд Дундгой аймгийн адуучдын холбооныхан аймгийнхаа 2 бүсийг амжилттай зохион байгууллаа. Зуны дэлгэр цагт 7 сарын ихээр аймгийн аврагын зохион байгуулагдана. За өнөөдөр Дундгой аймгийн баруун бүсийн авраг шалгуурал адуучны тэмцээнд сайн цагаан сумын Арияд Төвшин баяр тэргүүлж байна. За баяр хүргэе. За баярлалаа. За өнөөдрийн тэмцээний талаас сэтгэлээ болцсон. За тэмцээн сайхан болж өндөрлөө. Өмнөх амжилттай дурдвал. Би ганц нэг бага шургаанд бол орж байсан. 23 онд сумынхаа тэмцээнд орж төрүүлж байсан. Тиймэрхүү л амжилт. Өөр төшүүрэн дээр 3 хоногтай гарч ирээд морти юуган дээр сайхан ургаллаа шүү дээ. За морти дээр гарч ирэхдээ ямар ургалнаа л гэж бодсон. Морти бол сайн л багтааж ургалъя л гэж бодлоо. Явган дээр сайхан ургал. Тэглээ. За ирж байгаа гал морин жилдээ Дэлгэр инкам болон төрлөөрөө төвшин амгалан юу сансан өсвөлсөн сэтгэгчлэн бүтэгэлтгой. Сайхан шинжилээрэй гэлээ. За тэгээд аймгийн бүстэй төрүүлсэн адуучин залуу улсын бүсд оролцох эрхээ авдаг. За 2026 оны улсын бүс Нэнтэн аймагт зохион байгуулаг. За тэгээд улсын бүсд амжилт хүсье. За баярлалаа. Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын Арияд Эрдэнэ далай сумын адуучны холбооны тэргүүн Бямжавын буян жаргалдаг юм байна. За аймгийнхаа баруун бүсд амжилттай оролцож 2 дугаар харилцлаа. Баяртай байна. Өнөөдрийн тэмцээн оролдонд бас юун дээр анхаарав? Ер нь сайхан ургаллаа та. За тий. Ойр зурныг шургаанд яваад идэх хэрэг өнөөдөр нь гарлаа тэгээд. Яг нэг шүүрлэн дээр жоох анхаарч ирсэн тэгээд уургаан ташуураа шүүрчээ тэгээд уурган дээр уургаараа алдчихлаа тэгээд. Тэгээд шургаагаараа гайгүй оноогоо нөхөө дээр гарч ирлээ. Адуучин хүмүүс ер нь адуучин тэмцээн дээр нь өөрийгөө сайхан бэлдэж байна. Ер нь тэгээд цаашдаа адуучин тэмцээн сайхан өгч чинь ер нь юун дээр анхаармаар юм шиг санагддаг өөрөө ч юм байна. За одоо тэгэл уурга хуваа сайхан бэлдээд ер нь адуучин хэдлэр хэцлээдэг юм бүрэн сайн хангасан байх шаардлагатай л гэж боддоо шүү дээ. Дундгой аймгийн Луус оюун цэцгийн бархас жоо гэдэг аа. За өнөөдөр тэмцээний талаар сэтгэлээ уулзаач. За өнөөдөр сайхан тэмцээн боллоо. Одоо маа сайхан шургаж байна. Сайхан тэмцээн боллоо. Өмнөх амжилтаасаа дурдвал. За өмнө амжилт гэвэл шургаанд л мэлээд орсон та. Нэг ингэж төвийн бүс мөсөр явсан. Өмнөхөл амжилт.
Тэгээд зорилго болж игэл тэгэл дээшэл явахыг л бодож байна да. Ер нь олон тэмцээнд дараал. Ер нь адуучны тэмцээнд ороход юун дээр анхаарч ирнэ илүү оролцож байна. Ер нь залуучууд ер нь юун дээр анхааруул болох хэрэгтэй гэдэг вэ? За жоохон зориг л дутагдаад байгаа юм да. Ер нь зоригтой байх л байвал тэгээ болж. Өнөөдрийн адуу сайхан гарлаа штэ. Тэгж जैन гоё шургаж байна. Сайхан эрчимтэйхэн гарч. Нутгийн зан олондоо мэдлэгээ төвшүүлээч. За тэг өнөөдөр баруун бүс болсон зааландаа тэгэл сайхан лаа. За Дэлгэрэнгаа сумын 4-4 гэмэлцээ. Бэлгүн. Өнөөдөр тэмцээн уралдаа бас өргөн дэлгэр сайхан болж байна. Одоо бас ч сайхан гарлаа да. За тэгэлээ сайхан байна. Адуу дурлсан сайхан нутгийн залуучуудтай өрсөлдөж дөрөвт орсондоо баяртай байна. Өмнөх амжилтаасаа ярил. За өмнөх амжилт за ойр зүрийн шургаа тэмцээнд л орж ирсэн та амжилт. За морь өнөө явж байхад ер нь нэг л их гоё юм бодогддог юм дөө гэдэг. Алсыг хараад морьтойгоо явж байхад их л гоё юм дөө. Одоо сүүлийн үед ер нь бас залуучуудыг адууд дагж байгаа хөдөлмөрж байгаа залуучуудыг сайхан дамжиж байгаа. Тэгээ сайхан хөгжиж гоё болж байна. Одоо тэгээд адуу ур хоёроо дэдэлж явахад аж амьдрал аяндаа гоё болно доо л гэж бодд юм да. За намайг Дундгой аймгийн Дэлгэрэнгаа сумын 3 дугаар гэмэлч Амарчин сангийн талаа гэдэг. За өмнө би нэг 4 төрлөөр шургаа бооцоо тэмцээнд 2 удаа төрүүлсэн. Тэгээ өнөөдөр ингээд 5-т орсонтой сайхан баяртай байна аймгийнхан баруун бүс. Өмнөгийн баян талаа дотроор явж байгаа. Холоос орж иж орсонтой гоё шагнал авсантай баяртай. Застаа бол цантаа орго бариад 70-таа дууруулаа явж хат. Сайхан байдаг. Тэр мэдрэмж хаваалцвал. Тэр чинь л одоо эвгээр илэрхийлэхээ аргагүй сайхан штэ. Өрөөний одоо нэг хиймэр сэргэн гэдэг л тэр л баг. Өнөөдрийн бас адуучдын ур чадвараас дурдвал. За өнөөдөр миний хувьд морьтой шургаа гал жоохон дутуу хийчихлээ. Тэгээ хөлгөн дээр сайн нэстлээ хийчлээ л да. За тэгээ дараа дараагийн тэмцээн оролдоонд амжилт хүсье. За баярлалаа. Таны ажил ч гэсэн амжилт хүсье. За өнөөдрийн тэмцээн оролдоонд адуун сэрэг оруулж дэмжлэг үзүүлсэн ган үрэл та бүхнийг уулзуулах байна. За өнөөдрийн адуу бол одоо шимтээхэн сайхан адуу орлоо. За өнөөдрөөс сайхан олон адуучдаас эд тавыг үзүүлэхэд адуугаар болсон танд бас баярлалаа. За зүгээр. Танайхны телевизийн хамт олон тэгсэн сайхан бичлэг хийж бас энэ адуучин тэмцээн баруун бүсийн сайхан өнтэй газар ирж сайхан уралд тэмцээн зохион байгууллаа. Сайхан байна. Тийм ээ. Тэнгэр хангай сайхан тэтгэлээ яах. Энэс идүү яах вэ? Тэглэг яах вэ? Адуучууд нэг ямар байгаасаа гэж та хүсдэг вэ ер нь? Одоо сүүлийн адуучтай нэг залуучуудаа хэлэхэд адуучин хүний бол ер нь адуунда тийм ээ өвтэй найртай ер нь морь малан унж эдэлж ер нь эдлэгээ байцхаад ингээд муудсан юм шиг санагдаа тийм ээ. Бай. Ер нь бол адууг аль болохоор зөвлөн сайхан мамлагатай малалч ер нь адуу шиг сайхан юм байх вэ? Ер нь хиймэр нь адуунтай байдаг, буюу хишгэн хонинтой байдаг ер нь Монгол хүний адууны хишиг гэдэг чи адуудагч явсан хүний л ер нь гол эмчил энэ байгаа юм шүү дээ. Энээс устаар нэгэд адуу туучгаал тийм ээ. Би нэг адуу тугаа явж байгаа гэж энд яваад байх юм бол аль болохоор зөвхөн өвсний сайхан саргыг идүүлээ бодлох юм бол адуу шиг сайхан юмтан байхгүй бас. За Дундгой аймгийн адуучдын албаа жилийн өмнө одоо бас үндсэндээ жил өрөөгөө да тийм ээ байгуулагдаад аймгийн аварга зохион байгуулалт аймгийн 2 бүсээ зохион байгуулаад сумдууд нь сумын аварга хийгээд сайхан болж байна. За мэдээж тэмцээн уралдаан зохион байгуулахад ард талд байдаг багийн ижил хийдэг нарийн бичиг бас маш чухлаа. Тэгээд манай бол одоо Дундгой аймгийн нарийн бичиг маань өнөхөр сайхан ажил олон сайхан залуучуудаа нэгтгэж ажлыг сайхан хийж байна. За өөрийгөө сайхан танилцуулаад хоёул яриа эхлэе тийм ээ. За намайг Хатанбаатарын Дашнин гэдэг Дундгой аймгийн цэцэргийн тамгын газраас хүнсүдэ аж ахуйн бодлого хариуцсан мэргэжилтээр ажилладаг. За дээр нь бас энэ адуучин төмдийнхаа бас өмнөөс бас энэ холбооныхоо нарийн бичгийн албан тушаалыг бас хашаад ажиллаж байна. Жилийн өмнө байгуулагдаад бас сайхан аймгийнхаа бүсүүдийг хийж байна. Дээрээс нь аймгийнхаа аваргыг хийлээ. Бас адуучдынхаа ур чадварыг бас жилээс жилд бас ахиж гад бас баяртай байна. Бас холбоог ахлаад бас өдөрдөө зохион байгуулалт явж байгаа хүний хувьд бол сайхан амжилттай оролцож байгаа адуучдаараа бас бахархас өмд. Энэ жилийн үед бас манай адуучид бас сайхан ур чадвар нэмэгдсэн байна. Уурга мориноос авахгүй болоод бас сайхан унж эдэлж байна. Тэгээ энэ бас биднэрт бас сахиц байгаа юм болов. Ирээдүйд бас бид нар манай аймгаас бас улсын аварга адуучин бас төрөн гарна гэдэгт бас итгэлтэй байна. Тэгээ сайхан болж байна.
энэ албаныхаа үйл ажиллагааг бас идэвхжүүлээд дараагийнхаа бас том тэмцээнүүдэд бас зорилт тавиад бас хичээнгүйлээ ажиллана да. Баярлалаа. За одоогоос ер нь 2-3 жилийн өмнөөс холбогдоо тийм ээ холбоогоо байгуулмаар байна. Би бас ингээд тамгийн газартаа ажилладаг хүн байна гэдээ ярьж ирсэн. Тэгээд сэтгэл байхад болдог. Тэгээд олон сайхан залуучууд нь нэгжид нийлээ сумын аварга, аймгийн бүсээ, аймгийн аварга зохион байгуулж байна. Тэгээд энэ сайхан нутгаас олон сайхан аваргуу төрөн гарах хаа. Тэгээд та хэдийс цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бүхний хүсээрэй. За баярлалаа. Сайхан манай нутгийг зорин ирж сайхан адуучин тэмцээнүүдийг маань сайхан хамтран зохион байгуулж байгаас Монголын адуучид холбоо тэргүй мөнхөр дэргэндээ бас баярлалаа. Тэгээ бас цааш цаашдаа хэдүүлээ бас улам сайхан тэмцээнүүдийг бас өргөн дэлгэр сайхан зохион байгуулнаа. Байгуулна гэдэгт итгэж байна. Тэгээ та бүхэнд ажлын өндөр амжилтыг хүсье өрөө. Сансан бүхэн бас сэтгэгчлэн бүтэж байгаалтгаа гэж ерөөл өргөдөө. За баярлалаа. За энэ хүү Монголын адуучдын холбоо Монгол адуучин байж Дуурын өлгийн нутаг Дундгуй аймгийн Хулт сумаас Дундгуй аймгийн Баруун бүсийн аврах шалруулах адуучин тэмцээнийг бүрэн ихээр нь бэлтгэн хүргэлээ. Мориндоо хайртай хүн эх орондоо хайртай гэдэг монголчуудаа морь авъя. 나는 도로 지체랭에서 사랑 덜도 지게르데레 이곳에 악태어금다 심탱에 나와서 애를 쏘르고 이게 시든 빛에 똥박얼미니 옴승아트라 오호링 엉득이 너트가 어흥거빙 돈다 서불어서 어르그등 도두고도 허르지근성 어묵이 수르테 하등할도 오 타우스테 수르테가르네 똥덕얼미니 옴성아트라 오호링 어묵이 너트가 아토 박시르승 다우노트게미 에르게베드 호상 솔테가민 에르마이양 엠생아우니 아키드스그 돈느니 어떻게 үндэсний өв соёлыг дэмжигч үндэсний давхар даатгал хувьцат компани. Үндэсний болон гадаад кино үзвэр Батбокс. Боксо нет. Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч Адуучин Entertainment.